Уулуурхаан бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар сангийн сайд засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол банкнаас бүгд найрамдах хятад ард улсын Ардын банктай байгуулсан swap хилцлийн ашиглалтыг 550 сая Америк доллараар нэмэгдүүлэх, гадаадын банк санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая Америк доллар татах, хадгаламжийн даатгалын корпорац Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж байгаа Монгол Улсын засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая Америк долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн нийт экспортын орлого сүүлийн 7 хоногт буюу 2025 оны 3 дугаар сарын 18-аас 24-нд нийт 268 сая Америк долларт хүрч өмнөх 7 хоногоос 9% өслөө. Энэ өсөлтөнд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31%, зэсийн бажимлын экспорт 57 мянган тоннд хүрч 31%, төмрөг өдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13% өснө нь голлон нөлөөллөө. Харин импорт сүүлийн 7 хоногт 225 сая Америк долларт хүрч өмнөх 7 хоногоос 3 сая Америк доллараар өсгөд дизель шатхууны импорт өснө нь голлон нөлөөлжээ. Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх 7 хоногоос 291.1 сая доллараар өсөж 4.7 тэрбум Америк доллар буюу импортын 4 сар гаруй хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байна.